За ингээд сонгуулийн ерөнхий хорооны даргаыг томилоод ажилд нь оруулах нь зөв байхаа. Удахгүй одоо ээлжид сонгуулиуд хүлээгдэжээ. За ялангуяа энэ хар машиныхаа асуудлыг найдвартай сайн шийдэж өгөөрэй. Энэ талаар төсөв өсвөд мөнгө тусаагүй ингээд явж байгаа баха. За тэр 2008 оны 7 сарын 1-ний талаар би ярьсан байгаа. 5 хүний алтай аймаг үргэсэн байдаг. Баашин барилгыг явах тэр ардын номын барилгыг төсвийн мөнгөөр дараа нь тэгээд босгож өрөөл ингээд явцдаг л да. Энэ хүний алтай аймаг бол одоо хизээч ингээд нэхэж явах ёстой. Хэдэн цагтаа нэг янз бүрийн асуудал аваад ингээд өнгөрж ийсэн. Шаардлагатай бол би одоо арчилсан намаас энэ талаар сонсгол зохион байгуулсан ч ахаад автагдах ёсгүй гэдэг үүднээс энэ ажлыг хийх гэсэн буруугүй байх гэж бодож байна. За энэ талаар та бас юу бодож байна? За үүнээс гадна би бас нэг юм хэлчихье гэж бодож байна. Сайхан найр наадамж болох гэж байна. За зуншлах сайхан байна. За Монгол улсын ерөнхийлөгчдөө сая бурхан халдууныг нэг 20 гаруй гишүүн тагчаад ирсэн. За энийг дагаад манай Баян хонгор руу Арангаар ер нь нутагдаа зуншлах сүүлийн үед их сайхан засарж байна. Бас уул ус нутаг усаа ингээд дахиад бас сэтгэлээ дагаад одоо үр дүн өгдөг байна. За үүнээс гадна бас Монголын ард түмэн ивийг хичээх хэрэгтэй. Сүүлийн үед бас нэг ингээ хараад хахад хоёр гөрштэй хуваах гэсэн. За авилга гулгааны ингээ илэрх гээд янз бүрийн асуудал ороод ирэхээр нэг бус асуудал руу нэг займчулдаг, тороолууд ажилдаг нэг ийм одоо юм болчиход байна. Би ялангуяа энэ Казак Монголын ард түмний ийм нэгдлийн талаар ярих нь зүйтэй. Тэр консул энэ төр бол одоо Баян хөлгийг байгуулчихад тэр Монгол улсын ерөнхийлөгчөөс санаачлаг гаргаад Казахстан улсын ерөнхийлөгчөд тохироо явж байгаа нь зүйтэй шүү дээ. Ер нь Монголоо гэсэн хүн сэтгэлтэй байх хэрэгтэй шүү. Энэ 126 хүн дотор манай Абакир сайд шиг монголоор сайхан ярьдаг, аялгау сайхан монголоор ярьдаг. За манай Золикар гишүүн шиг сайхан системтэй боловсралтай. За манай Жангабел гишүүн шиг төлөв төвшин ийм ноён нуруутай хүн ховорхон шүү дээ. За манай Замира гишүүн гэсэн сайхан улаан дээл хүмүүссэн сууж байна. Ийм сайхан сэтгэлтэй. За манай Бэсэн гишүүн бол бас одоо хүний аймыг онгоцонд авраад явдаг ийм гавьяа тэмж. Өдөр одоо Баян хөлгийг төрсөн Казахстаны иргэншил авцсан улсууд төрсөн нутагтаа ирж байгаад ямар ч асуудал байхгүй шүү дээ. Ийм юмар одоо нэг бас нэг хэрэггүй тийм гадна дотны юмд автсан үр дүнгүй ийм хийж байгаа манай бас ялангуяа улсын их хурлын гишүүд болох хэрэгтэй.